Энэ нөхөр одоо амьтан байсан бол тантай нэлийн зүйл ярих бах. Юу гэж бодогддгоо ер нь энэ нөхөртэй ярилцлаа гэхэд энэний санаа. Би гайхамшигтай штэ л гэх бах. Тий, дахин амьдрмаар байна тий. Энд чинь би анх бүр айгу гайхчихсан. Ерөөсө мэдгүй ингээл хайдаг байж байгаа л яг судлаад үзэхээр айгу сайн материал юм байлаа. Энд чинь норохгүй тэ эвдэрхгүй бас дахин 10 удаа дахин боловсруулагдчих болдог. Тэгэхээр ийм үнцэнтэй материалыг бүгдөө ингээ хог болгоод байгаа юм байна гэдгийг ухаарсан. Сайн байцааны өрхөн үнд сонсогчдоо үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ганцаа миний хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкаст шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За миний өнөөдрийн зочноор баяр сайхны тэрэглийн механик гайхалтай хөдөлмөрч бүсгүй ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Урьд оролцсон баярлалаа. За тэргэл маань өөрийгөө манай үзэг сонсогч товчхон танилцуулахгүй юу? Улаанбаатар төрж өссөн үү? За ямар сургууль соёлд өгсөө одоо ямар ажил төрөл эрхэлж байна? За намайг тэргэл гэдэг. Би Улаанбаатар төрсөн. Монгол тэмүүлэл сургуулийг төгсөөд за тэгээд сургуулаа төгсөөд Америкт тэгээд Унгарт суралцаад тэгээд мэргэжил нь бол архитектор, тэгээд инженер мэргэжилтэй. За тэгээд гадаадад 10 жил орчим сураад, ажиллаад за тэгчээд 23 онд ер нь бол Монголд буцаад ирсэн. За их орон дээрээ бас удаг байгаа юм байна шүү дээ. За би өөрөө чинь яагаад онцолж өнөдөр нэвтрүүлэгтээ орсон бэ гэвэл өчтөр гэр бүлийн маань нэг сонирхолтой мэдээ надад үргээд тэгээд нэг ийм мундаг залуучууд байна. Уулзч ярилцаач гэдэг ингээд санал тавьсан. Саналыг хүлээж авч үлдээрсэн дахин баярлалаа. За би бол ер нь та нарын үйл ажиллагаа хараад маш их бахархсан. Энэ хогоо эсвэл боломж уу гэж сэтгэлд бодогдсон. Тэгээд энэ үйл ажиллагаа болж байгаа талаар манай үзэгч сонсогчдод одоо яг хийж байгаа энэ юунасаа танилцуулах уу? За бид нар HTTP хуванцарыг 2 дугаартай хуванцар байдаг. Энэ хуванцарыг дахин боловсруулад үн цэнтэй дахиж эргэж хаягдахааргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм зорилготойгоор эхэлсэн. Тэгээд найзуудыгаа дуудаад анх оруулаад бүгдөө хамтдаа энэ асуудлуудыг шийдээ инженер найзуудаа цуглуулад тэгээд өөрсдийнхөө мэдсэн сурсандаа ийм юмд зарцуулъя гэд найзуудтай хураалаад тэгээ манай найзууд бас аягүйх дэмжиэд бид нар 23 онд компани байгуулад за тэгээ анхнаасаа л хуванцар хог хаягдлыг багасгах зорилготой эхлүүлээд явж байгаа. Монголдо. Тийм Монголдо. Энэ шүү дээ. Нөгөө дээр яриад байгаа гайхалтай зүйл маань. Бид нар бол яг үүндээ амьдрал дээр ингээл одоо хэрэглээг хангаалт явуулаа итлээ ингээл хаягддаг зүйл байхгүй юу? Тэгсэн чинь харин залуучууд энийг аягүй сайхан ингээд зүйл болгоо те ингээд бидний амьдралд хэрэгцээнд оруулж ирсэн би өчтөр хараад аягүй их олзорхсон байхгүй юу. Тэгэхээр одоо яг үндсэндээ миний гарт барьж байгаа энэ зүйлийг л та нар маань дахин амьлуулж яана гэсэн үг үстэй. Тий. Ер нь довчхондоо л те. За энэ нөхөр одоо амьтан байсан бол тантай нэлийн зүйл ярих бах. Юу гэж бодогддгоо ер нь энэ нөхөртэй ярилцлаа гэхэд энэний санаа. Би гайхамшигтай штэ л гэх бах. Тий, дахин амьдрмаар байна те. Тий. Энд чинь би анх бүр айгу гайхчихсан. Ерөөсө мэдгүй ингээл хайдаг байж байгаа л яг судлаад үзэхээр айгу сайн материал юм байлаа. Энд чинь норохгүй тэ эвдэрхгүй бас дахин 10 удаа дахин боловсруулагдчих болдог. Тэгэхээр ийм үнцэнтэй материалыг бүгдөө ингээ хог болгоод байгаа юм байна гэдгийг ухаарсан. За манайс л одоо юу нөх вэ те? Миний хувьд цуглуулдیں۔ Манайх яагаад цуглуулсан энэ зүйлээ яаж ашигладаг вэхээр манайх бол цуслангийн хашаан дээр ингэж үзүүрүүдээр нөлөөлдөг. Нэгдүгээрт нөгөө одоо аюулгүй байдлаас хүүхдүүдийн те гар хөл урчих бүгднээс тавьж нөгөө талаасаа нөгөө зас бороонд нөгөө нэг төмөр маань устгаж зэв үүсдэгөө хоёрдугаарт үзэмжтэй харагддаг. Зарим талын хашаагаа алгалуулах маягаар зарим талтаа улаан өнгө ч юм уу ногоон өнгө ч юм уу юм яагаар үзэмж оруулж байгаа. Ийм маягаар явдаг. За энэ дэр энэ хичнээн тооны одоо чөлөө бөглөө 1 кг авчин болдгийн. Цуглуулахад багцаагаар. За та бас айгүй гоё хуванцараа бүтээлчээр ашигладаг юм байна. Хайцгаар хайр санагдаад яг үндэ. Нэгт сая яг өөрөө чинь хэлсэнчлэн айгүй чанартай материал. Хоёрт энэ чинь маш их цаана өртөг мөнгө хүний хөдөлмөр шингэж байгаа шүү дээ. Тэгээд зүгээр хайн ихэр хайр санагдаад. За мэдээж савын бол яг одоо ингээд очргүй зарим үед англиг ялгаж чадахгүй байгаа ч гэсэн хэрэндээ нэг одоо тор шуудан ч юм ингээд төрөлжүүлж бас хайддаг юм аа. Тэг яалчгүй тагаа бол авч үлдээд худалж байгаад ингээд
зарцуулаад зарим ирсэн цусан дээрээс нь зочин найз мэстэ бас бэлгэлдэг. Нөгөөдөл чинь санаагийн маань хараад үеийн ямар хөрхийн ганцаа ястаа гоё харагч юм бас бэлгэлэх мэхтэй. Одоо манайхаас ингээл одоо өвөлдөө бид нэр ундаа хэрглэж шít ундаа юусыг байнга манайхад 2 хүүхэдтэй л тэгэл одоо ундааныхаа тагийг бас яг ингэ цуглуулдаг. Тэгэхээр бид нэр багцаа бод мэдгүй байхгүй юу. Ер нь хэдэн шиг 1 кг орчим болох бол багцаагаар. Биний санджаар ойролцоогоор 17 мянган бөглөө гэж санаж байна. Бид нэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд 100% потенциалаар ажиллаагүй ч гэсэн нийтдээ 3.5 тонн одоо хуванцар дахин HDP хуванцар дахин боловсруулсан байна. За энийг бөглөөгөөр тооцох юм бол сая 700 ширхэг бөглөө гэж тооцоо гарсан. Гасар их байна шүү дээ. Өөрөө бас хөнгөн материалтай байна. Тийм учраас нэг жингийн хувьд бол алсар юу авт юм байна. Асар олон тоогоор авах шаардлагатай болт юм байна. За ер нь бол яг энэ бөглөөний цуглуулах ангиллах энэ боловсруулах ийм одоо ангиллал явагдаж шүү дээ. Тэгэхээр энэ танах үйлдвэр дээр энэ үйл ажиллагаа явагдаж байна уу? Үйлдвэр хаагур байрлаж байна. Манай үйлдвэр бэлгэхэд одоо байрлаж байгаа. Яг энэ хуванцрыг тань хэлсэн шиг ингээд одоо биомор нь харахаар бүр амар их харагддаг. Би анх ямар чухал юм хийгээд байгаагаа тэр үйлдвэр дээр цугларсан хогноос мэдэрсэн. Яг ингээд тоо ярихаар хүнд ерөөсө төсөөлөгддгөө. За нэг 3 тонн хуванцар гэдэг чинь ямар амар их юм бэ гэдгийг ер нь бол хүн харж ижил мэдэрдэг юм байна. Тэгэхээр үйлдвэр дээр тэр овоорцсон байгаа тэр их хуванцар ингээ харахаар энэ болгон одоо хөрсөн чинх байжтэй гэж бодохоор айгүй гой санагддаг. Тийм байна. Нэг талдаа маш том аюулын харанга шүү дээ. Эдгээр зүйлсүүд одоо хичнээн жилээр шүү дээ. Хөрсөн задрахгүйгээр тий хаягдгүйсэн зүйлсийг та нар авраад дахин амьлуулад ингээ амьдрал оруулж ирж шүү дээ. Тэгэхээр хоёрдугаарт энэ ер нь та яаж энэ юугээ цуглуулж байна? Одоогийн байдлаар хувь хүмүүс нөгөө төдийлөн мэдээлэг байгаа байхгүй юу? Тэгэхээр албан газартай хамтарч байна уу? Хувь хүмүүс компанитай хамтарч байна уу? Ямар маягаар одоо яг бүтээгдэхүүнээ цуглуулж эхэлж байна? Бид нэр эхлээд үчсэн байгууллагуудтай хамтраад хуванцар цуглуулах ажлаа дөнгөж эхлүүлээд байгаа. За тэгээд одоо манай MCS-ийн компаниуд идэвхтэй хуванцараа цуглуулж эхэлж байна. За тэгээд салонуудын хуванцрыг Wellbe компаниас бид нар очиж аваад тэгээд хуванцрыг дахин боловсруулж байгаа. Тэгээд одоо мөн маш удахгүй сургуулиудтай хамтраад сургуулиудын хуванцрыг одоо цуглуулах маршрут үүсгээд цуглуулъя гэж бодож байгаа. За тэгээд энэ цуглуулах ажил маань одоо бас дахин боловсруулж байгаа шигэ их хариуцлагатай чухал ажил гэж бид нар боддог. Ягаад гэвэл энэ нөгөө нэг итгэлцэл одоо хүмүүсийн одоо хариуцлага тэгээд итгэл найдвар юм шиг санагддаг. Ягаад гэвэл бид нэр одоо авна гिचээл очиод авахгүй байх юм бол нөгөө хүмүүс чинь цуглуулах сэтлээ алддаг ч юм уу. Эн чинь угаасаа болтгүй ингэж боддог ч юм уу. Тэгэхээр бид нэр аягүй хариуцлагатай ажил гэж харж байгаа болохоор маш ухаалгаар, маш стратегтэй ингээд байгууллагууд эхлээд сургуулиудынхаа маш зэгцтэй цуглуулдаг болчоод дараа нь одоо үе шаттайгаар айлуудынхыг хүртэл цуглуулах хэмжээнд одоо очно гэж бодож байгаа. Сахилга бат. Цаг баримтлах дэг журам чинь ингэж харилцаанаас хандлага үүсэн шүү дээ. Тэр анханасаа ингэж айл өрх хөөхнөөс эхлээд ингэж зөв зэгтэнд орох юм бол одоо манайхан харьцангуйс хогоо ангилж хийж сурж байгаа шүү дээ. Гэр хороол байшин орон сууцуд. Тэгэхээр энэ дээр яг ингэж хамтраа тэр саваа бас яг тухайн ангиллаар ингэ авчдаг, тагаа ингэ аавна. За хаягийн харилцааны нэмшин хаян зэгтэм юм аягаар явал маш үр дүнтэй болох. Ер нь Монголд өдөртгчний ундааны таг хаягдаг бол гэж чи зүгээр хөвгөн дотроо бодож явдаг. Тэ гоё асуултаа. Гэтэ яг өндөө бол бидэхгүй байна. Бидэхгүй шүү дээ. Одоо цаа тэр ярилцаа сууж байгаа цаг мөчд энэ албаны цаана хэдэн ундаа бис хийж байгааг бидэхгүй шүү дээ эдгээр тий. Нэг сургуульд чинь одоо бүх хүүхдүүд л сүү бас айгүй хуудаг. Сүүний таглаа айгүй хаягддаг. Тэгэл бодоод үзэхээр айгүй ер нь бол хог хаягдал. Тэгээд нөө ундаа бөглөөг бид нар нөгөө мэддэг. Тэгчээд зарим хүмүүс би ерөөсөө ундаа уудаг шүү дээ гэдэг байхгүй юу. Тэгэхээр та 0 руугаа ороод хараа. Тэгээ угаалгын нунтгнуудаа хар 0 руугаа ороод хар ямар хуванцар хаягдал гарч байгааг хараарай гэх. Энэ чинь нөр зөвхөн ундааны бөглөө биш. Босод өөр юм хатуу хуванцар савнууд орчиж байна уу? Тийм. Жишээлбэл шампуны сав одоо шингэн угаалгын хувцуугаад шингэн бокууд тэдний савнууд, шампуны сав, ангижруулагчны сав, мөн витамины савнууд бас HDP 2 дугаартай хуванцарууд байдаг. Энд савн дээрээс яаж энэ саяын хэлсэн томьёолыг харах боломжтой.
Асуултаа асуулт байна. Ер нь бол хуванцрыг тэмдэглэх нь бол байгууллагуудын үүрэг. Тэгээ тэмдэглэх ёстой байдаг. За тэгээд ер нь бол савныхаа ёроол хавцаа тэр дугаарыг олж харж болно. 2-ын тоо бичсэн байдаг гурвалжин дотор. Заримдаа 2-ын тоод ангаараа явж идэг. Тэгээд заримдаа бүр олдохгүй байх юм бол бүтээгдэхүүнийхэн шашган дээр нэг газар тэмдэглэстэй байдаг. Арай хатуу материал байдаг. Тийм хатуу материал. Ер нь энэ санаа хизэнээс ер нь өөрт чинь толгоонд орж ирж байсан энэ хүүхэд ахуй загтуу загаадад сурж босорж явахд үйдөө ер нь мэрэгэн санаа чиг сонин байдлаар орж ирдэг шүү дээ. Тэ яаж санаа төрж вэ? Ер нь бол Унгарт амьдарч сурч байхад Европод ямар хариуцлагатай хог хаягдлаа хайдаг, ангилдаг гэдгийг харсан. Тэнд амьдарч авах хугацаанд би ч гэсэн хогоо ялгаж ангилдаг байжгаад Монголд очихоор айгу буцаад 100 очихоор эйгүү байдаг байсан. Бүгдийг нь нийлүүлээд хайчхаар ингээд айгу санаа зовоод эйгүү байдаг гэсэн. Тэгээ Унгарт очиод буцаж очиод ингээл ангилаад тайхаараа арай ингээд сэтгэл тайван байдаг. Тэгээд ягаад би сурсан мэдснээ ашиглаад ингээд гадаад компанид ажиллаж байхдаа ингээд сэтгэлд маань ингээд хангалуун байдгүй байсан. Тийм их юм би сурч мэдчихээд ягаад тийм одоо бүгдийг нь ашиглахгүй юм сонь ажил хийгээд байгаа юм бэ гэж айгүйх бодоод тэгээ би ер нь энэ сурсан мэдснээ сайн сайхан зүйл зарцуулах юм бол их ажиргалтай амьдрах юм байна гэж бодоод тэгээд би юу сурч мэдлээ миний сэтгэлийг зовоодаг асуудал юу вэ гэдгээс эхэлсэн. Би хуванцрын хог хаягдал энэ айгүйх сэтгэл шаналаадаг намайг. Тийм болохоор энэ дээр ажил хийхийг хүссэн. Тэгээд өөрөөсөө эхэлсэн. Би юу мэддэг вэ гэхлээр би архитектор хүн, бас дизайнер хүн. Тэгэхээр би энэ хог хаягдлыг их үзэсгэлэнтэй зүйл болгож, үн цэнтэй бүтээгдэхүүн болгож чадах юм байна гэж өөрийгөө хараад за тэгвэл надад энэтэй нэгдэх хүмүүс байх хэрэгтэй. Тэгээ энийг бас ашигтай сайн бизнес болгочих удаан хугацаанд доктортой авах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд ер нь яг энэ зорилго энэ их хүсэл дээрээсээ шууд Монголд ирэхийг зориул Монгол руу гарсан. За баяр хүргэе. Энд чинь цаана бас яг үндэ бас их хорон үзэл яваад байгаа шүү дээ. Өөрийн төрсөн өссөн их хорон хайртай хүмүүс чинь энд тэд нартай энэ зүйлээ хамт байж орших шинээр гоё баг бүрдүүлэхтэй үед ингээнтэйгээ ингэж бас нэг тэдгээр айхтар нээлт биш ч гэсэн чинь хүмүүс хараад санаанд нь байвч нэг үйлдэл хийхгүй байсан зүйлийг чи яг мэрэгчлэлтэй холбож ингэж дахин амжуулж байгаа нь үнэхээр аз завшаантаас цагаа олсон зүйл яана гэж бодсон. Тэгээд өөр чинь дахин баяр хүргэе. Баярлаа. За яг бая бас ингэж сайн найзгуурсаар гэж юм хийж явах бас бэрхшээл тохиолдноо. За бүтлгүүтэх азгуудах тохиолдол байна шүү дээ. Энэ тал дээр бас эмзэглэжсэн зүйл байгаа юу? Юу хийгээд байна да? Тэргэл минь. Тийм. Яг би ч нэ бизнесийн хүн биш болохоор яг инженер шиг сэтгэдэг. Тэгэнгүүт эн чинь яг бизнесийн маш мэдлэг шаардлагатай байд юм билэ. Бүгдийн суралцаа явж байгаа. Яг таны хэлсэн шиг тэгэж бодох тохиолдол маш их гарсан. Тэгэл энийгээ бодоо шинээр гутах юмнууд зөндөө гарсан. Тэгээд одоо яг бодох нэ алтаанаас л хүн юм сурд юм байна гэж болгосон. Тэгэхээр хэрвээ би 1000 судалж агаад ингээ хийх юм бол айгүйх цаг алдна. Тэгэнгүүт хийж үзсэн дээрээсээ суралцаад сайжруулад явах юм бол хамаагүй хурдан идэм билээ. Тэгэхээр тухайд яг мангар байсан ч юм уу те бас мэдлэг дутуугийн давуу тал бас байд юм байна гэж бас бод. Заримдаа үл мэдэх нь бас зөв юм шиг. Хамгийн гол нь чинь нөгөө баг бүрдүүлж найзууд хамт олонтой болно гэдэг чинь тэгээ нөгөө ганцаараа шийдвэж хамтын хүчээр шийдэхээр юмны ард гарна л да те. Ер нь бас хөгжилтэй зүйл тохиолдсон үстэй бүтлгүүдлийн талаар. За ажил дээр одоо ингээл үл ойлголцох нөгөө зүйлийнхаа мэдхгүй юм гарна, мэтгэлцэн гарна. Бас хөгжилтэй тохиолж байсан зүйл байна уу? Тийм ер нь бол байнга тохиолддог гэсэн. Эн чин нөгөө дуурайгаад хийчих юм байхгүй. Тэгэл бүх юмыг туршиж тестлэн. За яагаад энэ хавтангийн гадаргуун гоё болохгүй байна гэд. За тэгээд ийм юмнаас босон байж магадгүй гэд тэрэн дээрээ суурлаад тестүүд бэлдээ, тестээ туршина. Тэгэл заримд болохгүй байна, болно. Яг юунаас болж байгаа шалгана. За тэгээ ер нь бол 2 жилийн хугацаанд тасрахгүй сайжруулсан юмнуудаа. За тех бүх хугацаанд хаяа дундуур нь захиалга ороод ирнэ. Тэгээд байнга захиалга орж ирэхгүй гэсэн. Ер нь бол захиалга ороод ирэхээр нөгөө маш хурдан хугацаанд юмаа сайжруулах шаардлагатай болно. Бүх асуудлуудаа одоо сарын хугацаанд одоо энийг шийднэ гэж төлөвлөсөн байсан юм а баг өдрийн дотор шийдэх шаардлага гардаг. За тэрэндээс та жинхэнэ уур ухаанаа оролдуулаад хамтдаа ярилцаад за ямар юм төрүүлээд шийдэх үү? Яаж энийг давах уу
гэдэг байдлаар бодно. За тэгчээд өдөр шөнө нөгөөх нь тохиол ноцолтно. За тэгж яхад одоо 3-4 хоног ч гэсэн ойргүй явах тохиолдлууд гарна. Тэгээ тэр болгонд ингээл бөөнөрөө амар царайлтан тэгэл эн тэндээс оромог өдөр авч идэл тэгэл нүд болгоод явдаг. Бас нэг сүүл нэг нийттэй босно нь цагаан ширээний захиалга ирээд тэгээд бид нар цагаан бөглөө хайх болсон. Тэгээд Улаанбаатараар дүүрэн цагаан бөглөө хайсан. Тэгээд хамтрагч байгууллагатайгаа хүртэл за та нарт гэсэн асуу бүгдөө нийлж агаад болгоё гэд. Тэгээд бид нар 7 хоногийн дотор ойролцоогоор 200 кг цагаан бөглөө олох шаардлагатай болоод тэгээд ямар нэгэн байдлаар бид нар тэрийг болгоцсон. Тэгээ байгууллагууд уцтаад Апору, Витафит руу цагаан бөглөө гаргадаг ямар компани байна гэд залгаад тэгээд одоо хамтын хүчээр тэрийг бол цуглуулсан. Нэрээ тийм. Юуны одоо 5 литрийн ус 10 литр ус гэл бид нар хэрэглэж туслан дээр ялангуяа яг хэрэглэдэг айлууд. Тэрний таглаа хэрэглэх боломжтой байдаг юм. Тийм тэрний таглаа нь хэрэглэгдэн мөн бариулна бас дахин боловсруулах. Бас тийм цагаан тагтай шүү дээ өөрөө. Цинкэр тагтай, цагаан тагтай тийм. Тэр чинь одоо туслангийн бүс дээр нуулгыг үлээд асрах хаягдтыг. Туслангийн бүсэд. За ер нь одоо голчт нь хөөрхөн ямар бүтээгдэхүүнүүд бас гаргаж байна. Хүмүүст аль нь илүү их таалагдаж бас захиалахыг хүсэж байна хүмүүс. Овор хэмжээний үед ямар одоо ширээн дээр байхаас эхлээл ямар бүтээгдэхүүнүүд та хэд маань гаргаж эхэлж байна. Бид нар яг асуудлыг шийдээгээд тэгээд яг нэм асуудал шийдсэн бүтээгдэхүүн хийх гээд бас хайж байгаа. Тэгээ яг үнийг хэлэхэд одоо бол яг нөө зах зээлээ тестлээд тэгээ монголчуудад юу хэрэгтэй вэ? Хүнд хэрэгтэй юмыг нь бол хэлтрэх айгуу зорж байгаа. Одоогийн нөхцөл байдлаар бид нар хэрэгтэй байж магадгүй хэд хэдэн бүтээгдэхүүнийг гаргасан. Одоо жишээ нь одоо утсын 50%, лаптопны 50%. За тэгээд Монгол Улсын гоё газрын зурагтай соронз төлхөрний хасар бас гаргасан. Нэг жуулчд бас айгуу сонирхт юм байлээ. Одоо шинэ жил болж байгаатай тохиолдуулаад бас шинэ жилийн хөргөн тоглоомнууд гаргаж байгаа. Насжилт айгуу удаантай болно шүү дээ. Хамгийн олон нь чинь тоос арчаал хэрэглээд шүү дээ. Тийм шүү дээ. Яг үзэмжтэй байна. Хоёрт хөнгөн чанарын тэгээд маш тансагдуу харагдсан ш надад гоё. Их хөдөлмөр шингэсэн байна. Ингээл тансаг маягийн мууж харсан. Анх би бас тийм шилэн юм шиг анзаарсан. Сонно. Тэгээд яг бичлэн бодитоор үзээгүй байна л да. Яванда бас сонирхыг үзээ. Тус одоо бидний зөвгөөс бас ил мэдээлэлээс тусал дэмжих юу байна те. Энэ талаараас таниулъя гэсэн үднээс өнөөдөр бас дүүгээ өрсөн. За ирээдүйд ямар бүтээгдэхүүн бас одоо л хийгдээд байж шин. Ирээдүйд бас ингээд том зургаар харуул Монгол улсаас нэг танигдуулсан юм хийх юмсан хүсч мөрөөддөг ямар зүйл байна? Ирээдүйд маш яаралтай эрүүл мэндийн стандартыг давах үз. Тийм одоо үйлдвэрлэлтэй болмоор байгаа. Тэгээ тэрийг бол би яг хийн гэдээ яг зорьсон байгаа. Тэгэхээр мэдээч энэ маш их хөрөнгө оруулалт тийм ноу-хау мэдлэг шаардлагатна. Гэхдээ энийг бол аль нэг өдөр хүрнэ. Тэрэнд хүрчих юм бол бөглөөгөөрөө бөглөө юмэр байгаа. Тэгээд бөглөөнөөс гадна бас хүүхдүүдийн тоглоом одоо өдөр тутамдаа хэрглэж болох үз. Бүтээгдэхүүнүүдийг одоо Монголд үйлдвэрлээд ер нь бол импортын бүтээгдэхүүнийг орлох үз зүйл хийхийг хүсэж байгаа. Тэгэхээр бид нэр эрүүл мэндийнхаа тэр өндөр стандартыг хүрдэг болчихл юм бол тэр бол ямар ч асуудалгүй. Одоо тэргэл багаараа бөглөг олоод харсан байна та нар. За жишээлбэл дараа нь дахиад хаягдлын материалыг энийг бас дахин босруулах боломжтой юм байна. Одоо цаас ч юм уу мод одоо юу гэдэг ингээд бид нар нөгөө хэрэглэхээр хаягдж шít хуучин хувцсан. Тэгээд энэ дээр бас санаа дээр та нарт орж ирж байгаа юм уу? Ирээдүйд гоё асуулт байна. Бид нар бас даавууг дахин боловсруулж өөрсдөө бас үтсэн. Даавуугаар ингээ хавтан хийгээд тэр нь юм нөгөө акустик хавтан дуу шингээдэг. Тийм шүү дээ. Одоо бид нар хэрэглээд байгаа шүү дээ амьдрал дээр. Харин тий. Тэгээд анхны тестүүд сайжруулаад явсан чинь маш хурдан амжилттай болсон. Тэр нь даавуугаа нөө жижиглээд тэгээд бид нар эко цавуу одоо өөртөө найруулад тэр нь 100% байгалийн материалаар бүрдсэн. Тэгээд тэр хавтан маань гоё хатуу хүнд хэрэглэхтэй болж илээ. Тэгтээ яг зах зээл нь яг тодорхойгүй бас жижигхэн зах зээлтэй байна гэж хараад төр зур төгсөөсөн. Тэгэхээр би анх яг яаж бодсон бэ гэхээр нөгөө нийгмийн асуудлыг шийдэе гэд тэгээ дараа нь одоо бүтээгдэхүүн яг үнд хайгаад байгаа байхгүй юу? Тийм бай. Тэгэнгүүт хүмүүс хэрвээ санаа авах хэрэгтэй юм бол за иймэрхүү бүтээгдэхүүнээр асуудал шийдэе. Энэний материалыг яаж сайжруулж болох вэ гэж бодох юм бол бас арай амархан байх гэж би бодож байна.
Хуучин хувц бол заашгүй хамгийн ихээр хаягдаг зүйл. Саяхнаас л энэ фэйсбүүкээр ч харлаа шатаадаг ийм үйлчлэгээ гарч ирж байгаа юм байна. Уул нь шатаад дахиж агаарт ингэж хор тутаа яалгаруулж нөгөөхийнхаа үнс нурмыг бас ингэ дахин байгальд ингээл хоёр юм ашиглагдахгүй зүйл болж байгаа. Сая ингээд эко хавтан гарлаа гэхэд акустик хавтан ч өөрөө дуу чимээ, ресторан, лаунж, караоке, за хүүхдийн тусгай хэрэгцээтэй хүүхд болон энгийн хүүхдүүдийн данг тайхамд огчвол аюулгүй байдлыг хангах айгүй хөнгө үзэмж сайтай. Өөрөө юм бас одоо дулааныг ч гэсэндээ айгүй сайн хадгалдаг шүү дээ. Ийм зүйл ахгүй юу. За энэ зүйлээ бас битгий патенттэй алдаараа бас ингээд бас дэмжихтэй магадгүй би тэр ярилцлагыг сонсоод хүмүүс бас хамтрий дэмжээ ингээд ажиллая гэсэн хүмүүс гараад ирвэл энийг бас их ордоо хэрэгжүүлээд эхлэвэл зүгээр шүү. Яг л бид нар бүгдийг л урдаас зөөж байгаа шүү дээ. Нуулах байлгээд одоо бүлэгээр хийж байгаа зүйлээ ч гэсэн бид нар шил хонцраач ялахгүй л урдаас авч जैन. Автонгуудын бүх төрлийг л урдаас авчирч байгаа. Тэгэхээр энэ санаагаа бас битгий алдаараа гэж хүсэх байна. Ер нь бол одоо хүн чинь альва зүйлд бас донтчих гээд байдаг шүү дээ. Зарим үед бас бүгдээ жоохон донтох тал юм ажиглаж чинь өөр дээр. Одоо ингээд бүгдээ харуулхад тарих ажилтдаг шүү дээ. За энэ чинь ингээл ганцаах барьж байгаа бол энэ өнгөнөөс чинь ингээл тарих ажилтдаг. Яг хувь хүн дээр бас заримдаа нэг тийм ажилдаа хэд дурлах донтох маяг юм зүйл илэрж байна. Тийм ер нь бол гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ер нь бол нийтлэг тохиолддог шин чанар баг. Тэгээ юмдаа айгуу дунтна. Тэгээд тэр нь явандаа хитрхи их санаагаа зовоогоо дахаар чилээгээ дахаар тэрнээсээ ядарна. Дуртай юмдаа явандаа дургу болох хүртэл мэдрэмж төрнө. Тиймэрхүү юмнууд бол ажиглагдаг. Тэгдэг. Эхэндээ хайр хүрчээдэг. Тэгээд явцын дунд нөгөө гомдол төрөх шиг хүнтэй харьцаж байгаа юм шиг харилцаа үсээд идэв шүү дээ, тэ. Амьгүй зүйлч гэсэн. Үнэхээр энэ амьгүй зүйлийг амь оруулж байгаа таад бол харахмаар байна. За та нарын бүтээлийг харсан хүмүүс ямар сэтгэлтэй байна? Дагнаасаа бас захиалагч маань авсан байх. За бэлгэнд авах ч юм уу тийм эмээгээр одоо бүтээлээ авсан байгаа шүү дээ. Тэгээд энэ тал дээр хүмүүсийн сэтгэл ямар байна? Энэ хог юм уу гэдэг асууад шүү дээ. Бид нар хогаар хийсэн юм гэдэг. Тийм, гудамжаар яваад бус хүмүүсээс ярилцлага авч үзсэн. Тэнгүүд та энийг хэдэн килограмм, хэдэн ширхэг хунцар бөглөөр хийсэн гэж бодож байна гэхлээр бөглөө гэдэг аяга гайхдаг байхгүй юу. Тэгэхээр за бас нэрээ хог гэдэг нь мэддэхгүй байгаа юм байна да гэд бас баярлжсэн. Яг үнэ. Харин би ярилцлагын донд хоёлаа дурдаад байгаа дахин амьлуулж байгаа. Өнгө төрхийн өөрчлөлт. Миний олж мэдснээр бол би түрүү ярилцлаганд бас дурдж ирсэн. Хаягдл вакуум цонхны үйлдвэрд Монголд нэлээд байхгүй юу. Тэгээ энэ талын хаягдлууд аягүй их гардгийн. Би бас энд ажиллаж байсан болохоор. Тэгээ тэрийг бас Монгол залуучууд аваад хашаа, хайс, тараншааны таг, гудамжны суудаг сандал гэтэр хийж ирсэн. Тэгээ санааг би бас харчаад ямар мундаг юм бэ бас эн чинь хөрсөнд үнэхэр шингэдэггүй. Стахан бол асар ахтар утаа хор ялгаруулдаг байхгүй юу. Тэгээ тэрийг хийдсэн байгаа залуучдыг хараад бахарч ирсэн. За мөн гялгаруудаар бас нэг зүйл хийсэн баха Монгол залуучууд хийгээд ах шиг байсан. Кордон цаас дээр худалдаж аваад бас хийдэг шүү дээ. Явандаа бол энэ маань ингээд байр суурь олоод бас ингээд эхлүүл магадгүй та бүхэн бас мөнгөөр худалдаж авч эхлэх бах тийм үү. Одоо хөвхөн хүүхд сургуультай хамтраад эхлэхэд тодорхой нэр үнэлээд. Тийм. Энэ бол яг бидний хэрэгжүүлмээр байгаа одоо гол юмнуудын нэг. Тэгээд би бол ингэж боддیں۔ Яг бүх юм цаг хугацаа ордог. Тэгээ бид нэр ерөөсөө л ингээл тасрахгүй сайжраад ах юм бол зогсохгүй ингээ хийгээд лавл нэг өдөр угаасаа үр дүнд хүрнэ. Одоогийнхоо үр дүнд 2 жилийн дотор болохоор за нэг 3.5 тонн дахин боловсруулсан байна гэж байгаа. Бид нарыг дэмжээд бид нар бас үйл ажиллагаа зогсоохгүй ингээд яваад л байвал нэг өдөр энэ хунцраг хог хаягдлыг бид нар өөрсдөө худалдаж аваад тэр нөгөөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэгээд ийм ашигтай, тогтвортой ийм бизнес болчвол одоо бүх талдаа ашигтай ийм системтэй болохыг нь бол зориулж байгаа. За одоо ингээл амьдрал дээр бид нар ч ундааж өссөн ингээл задлал хэрэгжилж байгаа шүү дээ. За яаж юм таны хувьд? Шууд тага кармалж гин үү? Тийш үү. Би нөгөө хуцаа авах гад хаяа кермага бодлохоор аюух бүглөө гарч ирдэг. Тэгээд өнгөрсөн жилийн шинэ жилээр бид нар багаараа шинэ жилд урагтаад тэгээд айгуу гоё гарааны бизнес хэрэгтэгчдийн донд болсон шинэ жил дээр айгуух нэг ундаа байсан. Тэгээд бид нар байгууллагаараа нэг тавуулаа авчихсан. Тэгээ бүгдөө тавуулаа ярьтаа. За бүгдөө энэ бага бүгдийг аваад гарна штэ гэд. Тэгээ хүмүүс айгуу гоё шинэ жил тэмдэглээд гарах авчихсан чинь манайхан нийлээд бүх очоод бөглөөнүүдийг ингээд нэгээр нь мултлаад тэгээд аваад кермалаад явсан. Тэгээ тэр айгуу нэттэй бас нэг шинэ жил мэдлэл жоохон халзан мөртлөл нөгөө бүглөөг. Баярлангаал ажиллаа хийгээд шүү дээ. Ажил явууж гэсэн.
Ер нь дэргэл 10 секундэд за минутанд шилбэл ингээд бөглөө онгоолгоё л да бид нар. Багцаагаар тэгж бас ингээд нэг үзэж ирсэн өдөр тохиол байна уу? Зүгээр одоо бодоход Тэгээд 10 тоолоход хэдэн бөглөө онгоолгох вэ? 10 тоолоход 10 бөглөө. Секунд 1 2 гэ тэ. Ер нь бас чинь бид нар нөгөө өөрсдөө энэ дээр төдийд ачаалал өгдөг болохоос та нар харьцаад эхлэхээр бас энэ дайдл мэдэгдэн тэ. Хаяа байгууллага дотроос тоглож болно шүү дээ. Өөргөн бооцоод байгаа тэ. Нөгөө орон гүшгийг хэн илүү авах юм бэ яах юм гээд. Угаасаа нөгөө ажлын чанар сайжраад ирэхээр хооллох хөндлөх биеиндээ цаг гаргах юм сайхан боломжууд залуу хүмүүс та нарт зөндөө гарч ирнэ. Тэгэхээр нийгмийн ажиллагаа хүрээнд одоо байгууллагаас болон хувь хүнээс ингээд дэмжлэг туслын идэрхсэн юм зүйл бас та нар дээр урмын зүйлсээ дээр ирж байгаа юм уу? Одоохондоо бид яг маркетинг хийж эхлэегүй байгаа болохоор хүмүүс сайн мэдэхгүй байна. Одоо яг бүтээгдэхүүнээ гаргаад хүмүүс танилцуулаад ирэхээр байгууллагууд хандвал бид нар бүр маш баяртайгаар хамтарч ажиллах болно. За ер нь маркетинг чинь салхийг одоо анхан хагалж өгч байгаа юм шиг. Харин тийм. Баярлалаа. Тийм манайх байгууллагууд Монголын үндэсний телевизэнд хөгтөнгөр хараад байна. Одоо 30 жилийн түүхтэй. За найруулагч Ариу Камар ингэж бүтээний бичлэгийг хийгээ сууж байна. Ингээд үн төлбөргүйгээр те бид нар ингээд нөгөө нийгэмд хаан шинжил сонирхолтой зүйл байна гэнгээ зочдоо суурьад хамтраад ингээд нэвтрүүлгээ хийдэг. Тэгээд өчигдөр бол Ариу шин талаар танахны мэдээллийг аваад өөрссөн явуулгыг хүлээж авч ирсэн дүүдэд маш их баярлалаа. Өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эмдээ залуу хүмүүс сайдах муудах халдах хонох баг ботрох нэгт өшөө том орон зайг болох ингээд янз бүрийн зүйлийг туулдаг. Тэгэхээр энийг бол туулна. Тэгээд олон жил сурсан мэдсэн зүйлээ бас агуулад их орондоо ирээд монголчуудаа энийг зориулаад хайртай хүмүүстэй хамт ингээд байгаад бас дүүдэд дахин баярлалаа. Баг хамт олондоо минь төргээрээ. За ингээд өнөөдрөөс эхлээд манай гэр бүл ч гэсэн ингээд бүрлэн хариуцлагатайгаар ундааны саваа гэхээр цуглуулах болно, тагаа цуглуулах болно. Ингээд гэртээ бас ийм зүйл байршуулах юм байна. Найз зөвхтийнхээ эрэхтэн бас энийг ингээд бие биендээ ингээд гэр бүл найз зөвхтүүд айгүй хурд нөлөөлөл үзүүлэх явчихдаг байхгүй юу. Тэгэхэд хөөх юм инээж байгаа ундааны таган дээр инээж байгаа смайлтай ч юм ингээд уут байршуулаад энэ дотроо бөглөгөө хийгээл бие сурчхад хүүхдүүд маань нуураад ингээд нөлөөлөл юм болох юм байна. Бас ийм хөрхнөө хов санаанууд бас ингээд ханаасаа хийгээд жижиг гэхгүй бошоор өдр ингээд тараагаад нийгэмд энийг маш урдан түгээвэл яг одоо нөгөө хэрэглэн байгаад байгаа учраас бас нэг эко маягаар та нар холболтыг бол гоё шүү гэсэн санаа хэлж байна. Тэгээд дүүдээ бас эрүүл мэндийн хаз жаргалыг хүсье. Хамгийн гол нь эрүүл мэнд шүү. Тэгээ манай үзэх сонсогчдоос хандаж бас юу гэж хэлмээр байна. Стах баярлалаа. Бас тань шиг ийм хүмүүс байгааг сонсох амар гоё юм. Би бас нэг юмыг анзаарсан нь бид нар монголчууд хогоо ялгах хүсэлтэй хүмүүс амар их байдаг. Систем нь болохгүй болохоор л яг үндэ бүтэглүүлэхгүй байгаа. Тийм болохоор бид нар тэрэн дээр нь ажиллана. Ийм гоё сэтгэлтэй хүмүүс байгаад айгүй баяртай байна. Тэгээд би хэд ийм хуваалцахыг хүслээ. Хог нийлүүлээд авч яваад ингээ хайчхаар тэгээ аваачаа болчдаг гэж бас боддог. Тэгэнгүүт таны хайсан хогийг чинь яг үндэ тэр хогийн цэг дээр хүн бас ялгаа зогсож идэг шүү. Тэнцээ хүн байдаг. Таны хайсан хог бас ялгагдчихж байгаа. Тэгээ тийм хүнд байдлаар ялгагдчихж байгаа. Тэгэхээр бүгдөө их усүр дээр нь цуглуулах гэдэг маш чухал шүү гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хогийн цэг дээр очсон байгаа хуванцрыг дахин боловсруулахаар стандартад хүрэхгүй тохиолдол их байна. Ялангуяа хуванцар тостой холилдох, хогтой холилдох үед чанар нь муудаад дахин боловсруулах улам хүнд болоод илүү бохирдол үүсэдэг шүү. Яг зөв. Тэгэхээр бүгдөө их усүр дээрээс нь цуглуулъя гэдэг бол маш чухал юм байлээ. Тэгэхээр бид нэр энэ ажлыг одоо дараа жилээс илүү үр дүнтэй хийгээд эхэлнэ. Хамгийн хуванцар ялгардаг одоо төв цэгүүдээс нь эхлээд эхэлнэ. Хувь хүмүүс юу гэж бодлох вэ гэхээр би өөрийнхөө кофенийхаа машины хажууд нэг жижигхэн нэг витамины сав байлуу тэрэн дотроо ингээ өөрөө цуглуулдаг. Тэгэхээр ингээл нэг юм дотор хаяа ингээл хийгээд ахаар хөөрхөн цугларчт юм байлээ. Тэгэхээр бөглөө болос харцангуу авар бахтай яг үнэндээ. Тэгэхээр ингээд аль болгон бас нэг хөөрхөн жижигхэн сав гаргах цуглуулж иж болохоор юм байна гэж харсан. Тэгэхээр энэний талаар мэдлэгтэй болоод за нэг юм болж байгаа юм байна гэ та бүхэн манайхтай холбогдоод бүрэн боломжтой. Тэгээд цуглуулсан хуванцраа бас биднэрт өгье гэх юм бол бас өгч болно. Тэгээ манай офис 120 дээр байрладаг. 120-ын Тэмээтэй өшөөний 100 регистр дээр байрладаг. Хэрвээ та хэд одоогийн байдлаар хуванцар цуглуулсан байгаа бол
120 дээр авчраад өгч болно. Харин хуванцар цуглуулах ажилтай маань хамтран ажиллах хүсэлтэй байгууллага сургууль байх юм бол бид нартай холбогдоод яг ийм хамт систем үсгэлцгээд оролцож болно гэж хэлмээр. Бас очиод авах боломжтой юу? Очиод авах боломжтой. Богино үүсгэсэн байвал. Яг айлуудад болохоор яг одоо нөгөө очиж авах гэхэлэр маршрут ихтэй болж байна. Тийм байна. Бага хэмжээнд нэр маш их нөгөө цаг зав их арах болно. Ихээр төвлөрүүлсэн байгууллага сургууль соёл бол болох нь. За энэ дээр юу ажиглаж байгааг бол номер 1 та нартай хамтрах ажил хүмүүс бол сөөхөл байна. Сөөх маш мундаг сөөхөд байдаг шүү дээ. Ингээд хогоо ангилдаг ингээд одоо орц хонглоо ингээд сайн тохижуулдаг те. Энэ зүйлийг сөөхөдтэй хамтруул яг түрүүний хэлсэнчлэн савнда их богд л үсэхгүйгээр яг ингээд ангилан авах шаардлагатай. Хоёрдугаарт манайх цаг уурын бас халуун хүүтний юм үлрэл учраас зөвхөн гэж хаях шийдэх гэсэн сэтгэл зүй байдаг байхгүй юу. Надаас л холдож ивэл манай гэрэл цэвэрхэн миний машин, миний орчин цэвэрхэн байвал хамаагүй айгу замраагүй хайдаг байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүгэл хандлагаа л өөрчлөх нь чухал байхгүй юу. Энэ цаана нь хүний хөдөлмөр урсж байна. Хүн энэ дээр хуруугаар хөл гараа өвдүүлэн барин хитэн цагаар зогсож энэ дээр ялгалт хийдэг юм байна. Магадгүй миний өвөр хүүхэд, миний ах トゥ ч хизээ хаана яаж бид мэдэхгүй шүү дээ. Тэр ажлын сайн муу мэргэжлийг бид нар яриагүй шүү дээ. Тэгэхээр анханасаа яг өөрөө чи хэлсэн. Одоо яг хэрэглээл тэр үедээ л энэ анхны алхмыг зөв хийчих юм бол та нар дээр очиход бол төвг багтаа очно. Тэ? Тэгээ бас хариуцлагатай иргэн байгаагаа мэдрэх мэдрэмж бас гайхамшигтай гоё. Тэгэхээр бас тэрнээс ад жаргал бас хүмүүс мэдрэх байхаа гэж бодож байна. Яг үнэ. Их оронд орол миний хувь нэмэр те миний оролцоог л хашгирж байгаа зүйл яг ийм чадах зүйлээ хийгээ явах нь айгүй бархал төрдөг шүү дээ. Тэрэндээ урамшаад гудамжин шүлцтэй яачихгүй тамхины шийдэхгүй явхад л хүн чинь бархал төрдөг шүү дээ. Дахан ядаж машин дөмсний савтаа явдаг шүү дээ. Хажуудын жолооч молооч нар гараараа ингэж ингээ хөр хинээж тэгээд чадах зүйл байхгүй. Тэгэхээр миний хүүхдүүд ч гэсэн одоо яг ингээд бүглөөгөө яг галтгооны шургуулгын хамгийн дээдлийн төлөхөд тэнд бүглөөгөө хийдэг байхгүй юу. Тэгээд цаана ундааны сануудаас босоогоор нэг хураадаг. Тэгэхээр ингээл хөвшөө сурна гэдэг чинь бид ирээдүйд энэ хүүхдүүдийн өөрөө нь олох бахархалтай энэ дэг жом сахилга бат ингээл хүмүүсийг гэрээс олгож байгаа байхгүй юу. Тэгээд үүдээ дахин амжилтыг хүсье. Маш мундаг байна. Баярлалаа. Олон залуучууд маань их орондоо иржтэй сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлж хуваалцаж бас бодит ингээд зүйл болгон мөн бизнес болгож хувиргаж ингээд бидэнтэй бас нэгдэж хамтарч болно. Бид бас энэ нийгмийн хариуцлага өрөөнд тэгэл мэдээлэлээр бас боломжтой хэрэг бас холболт хийж өгөх боломжтой. Тэгээд бас дахин амжилтыг хүсье. Баг хамт олондоо гэр бүлийн дамын төргөөр баярлалаа дүүдээ. За маш их баярлалаа. Ийм боломж гарч ирнэ гэж төсөөлөөгүй. Тэгэхээр стойх баярлалаа. За амжилт хүсье дүүдээ. За танд ч гэсэн.